Төрөвчийн заснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мэчин жилээ дагаж халуун хамраар их цас орон хөдөрчээ. Гэвч онон голын шувын навч өнөж гүйсээгүй цасан тунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгүй бөгөөд яаралгүй хүн болохоор сумын төвөөс хідэн уртаа хаслан айл амтнаар хэсвчилж гөрөөчдийг дагалдан уул хөвчөөр тэнэж унсан газар угаасан усандаа хурч хөөсийг минь болсон тоонтой хүртэл үзээд боцох замдаа цас оруулав. Би жирмийн даваа уруудан галгуулж энэ их цасанд хүн мал зочордон бас л зуд турхан болох нь гэж имэж байгаа болон ер нь байгаль цаг уур хачин хуурч байгаа тухай бодож явлаа. 20 хэдэн жилийн өмнө энэ даваагаар хулан хүүхэнтэй даваад шар самд харагдаж морин дээрээсээ хуу татуулж явсныг санахад цаг гэдэг их л амархан явжээ. Шар сам хулан хоёрын аж амьдралын тухай хаяа сонсгоос ш нүүр учралгүй өдий хүрлээ. Их л баян тарган айл болсон гэдэг. Хуланг баа залуугаасаа мал гэрийн их ажилтай зурлцаар байгаад яагачгүй эрт хагдарч урдын гоо сайхнаас нь юу үлдсэнийг мэдхэд бэрх болсон гэлцдэг. Хуланг одоо нэг харах юмсан гэж бодож явлаа. Шар цам Чингис хаантай төвсөөтэй санагдаж айлт эртээ 20 хэдэн жилийн өмнө хулан бид хоёрын хилэлцэж байсан хүссэн мөрөөдөж байсан юм ёсоор болсон юм байхгүй боловч самбад хор хөдөлснөөс болоод би харин овоо эр хүн шиг зориг шийдэмгий болсон ч гэж болох юм. Юу ч л гэсэн одоо би түүний өдөөс их сарж хэрэлдэх, хилэлцэх алийг нь үзүүлж чадгаар болж харин зориг дотож самбын хүлээсэнд үлдсэн хулан одоо ямар болсон зургийг тааж болохоор байв. Би энэ мэдэв юм бодож явахдаа мөн энэ жирмийн даваа нь хулантай уулзах юм гэж сасан ч үгүй. Гэвч ямар нэг далдын хүчин тусалсан юм шиг санаж явсан юм гинэт бүтчих ёс бий. Ер нь аль 40 жилийн өмнө хүүсийг минь булж дарсан элхэн улаан чулууг олж үзнэ гэж санаагүй яваад л олж үзсэн. Түрүүн давааны оройд гарч ирэхэд тэр доор нэг цагаан нохоо дагуулсан морин тэрхтэй хүн доошилж яваа харагдсан юм. Хүүхэд очтол хулан байв. Намайг танихч биш үгүй ч байгаа болтой. Уруунд боосон алчуураа магнааруугаа дарс игээд намайг гайхсан гарснаа. Хөөе, сампл. Хаанаас юм сониухан гараад ирэв гэж баярлах зочих зэрэгсэн хэлв. Толилцож, гялалцаж байдаг асан магнаа нүрчлээтэн өнг алдаж ярс хийсэн тэгш цагаан шүдийг нь хідэн алтан шүд орлжээ. Ганцхан нүд нь хуучин янзаарай. Урдын цогц залиа гоо сайхан хүн байсан гэдгээ тавихгүй хичээлсээр явдгийг нь илтгэж байв. Гэлээгээд хулан надад тунж дотн сайхан санагдав. Залуудаа ямар байсныг нь би даанч сайн мэднэ. Ядуу айлын охин баян айлын бэр болоод жаргал зовлонгийн алийг мэдгүй явсан хэрэг биз. Баяр наадмаар жороо морь унаж торгон дээлмсэн гэдэг. Эдэр сайхан явах цагт бас л сэтгэл хорогдуулдаг гэж шүү дээ. Хулан ялдам намуухан хүн явсаар хагаад амьдралын хүлээснээс гарч чадалгүй энэ олж. Биш тэгэхэд хидэрхий гинэн балчур байсан. 17 нас юу ах вэ? Ир би гүйцэнсэн бол хулан өөр замаар дагуулж болох байсан биз. Хулан над амьдрал байдлаа ярьж яв. Дахиад л цас орохын эцтэй тэнгэр бөөдэж онон гол хар туглаг мэд хүйтэн царсан гөнгөөр мэлрэн урсна. Цамп хідэн хүнтэй хамсраад анд явсан. Манайх нэг л олон нохоотой баахан бүдүүн шартай айл. Яа гэхвдээ. Ингэсээр насны тангийг барлаа. Танах нэгдэлд ороогүй юм гэж үү? Үгүй. Самп модны артил дагуулгын яриа хийгээдэг юм. Албан хаагч. Тэгээд юу олон нохоотой шар хүртэй яасыг завтай хүмтэй. Тийм ээ.
Миний л толгой дээр хамаг юм бун. Шарнуудаа мал зүүнтэй айлуудаар тарааж харуулдаг. Би хөлсийг нь хувааж өгөөд ирлээ. Хөрөнгөө нууж байгаа нь тэр. Банкнд байгаа мөнгөө надаас ч нуудаг юм. Хулангийн энэ үг гайхшрал төрүүллээ. Өчнөөн жил айл болж амьдарсан хүүхдийн тухай биш, хүндлэнгийн хүний тухай ярьж байгаа юм шиг байлаа. Өөрөө бол хүний хань биш, харин зүгээр нэг цагаачлалын маягаар ямар ч сэтгэл гомдлгүйгээр ярив. Би бөөн хар гоник тавтагдлаа. Хулаан гэж би харуулсаж бохимдсандаа уйлмаар болж буруу харав. Би бие аваа авч явсан эр хүн болохоор хулантай баргал уян мултарсан юм шиг аж. Тэгээд нэрээр нь дуудагч нэг л зовлонтой. Гэвч би бие барьж чадсангүй. Хулаан тэгэрчл чи хоёр энэ ононд юу ярьж явж явлаа да? Санж байна уу? Гэхэд тийм ээ. Одоогийнх шиг иймгүй залуухан явсан. Чи чиг бүр хүүхдээрээ байсан биш үү? Гэт муухан инэв. Чингис хаанд марнаасаа хуу татуулаад уйлж байсан юм чинь. Нэрнж ямар ирхэн байхав дээ. Гэхдээ л чи морин чадамгаа байсан да. Гэт инээлээ. Залуугийнхаасаа ялгаагүй цэв цээлхэн дугаарын нэгт нь цаснд даруулсан ой мод хүртэл цойратад явчих шиг боллоо. Гэтэл ой мод хүн инээх байтугай буу тавьсан ч цойрайлмааргүй өдөр шүү дээ. Хулангийн инээхэд миний дотор онгойж хүйд нойдон чирүүдэж зүдэрсэн морины минь нүдэн сэргэж жихэн сарталцаад ирлээ. Гонигтай хүн давхидаггүй, харин инээж наадаж яваа хүн давхидаг гэдгийг адгуус хүртэл мэднэ. Ингэж энэ тэрхнийг ярьсаар яваад гэрт нь хурж ирлээ. Тэдний сумын төвийн захад хашаа байшинтай бөгөөд том цагаан гэрээ дулаалж орсон байв. Хоймортой хідэн ирээн авдартай. Их л чулуутай нойрсох дуртай хүн бодож хийсэн болов уу гэмээр айл цагийн хоёр их төмөр ортой хивс ширдэг битүү дэвсэн айлм. Хулангийн гоо үзэсгэлэн залуу нас сайхан юм бүсэн тэмүүлэх сэтгэл нь тэр ирээн авдруудад өөр цоожлогдсон мэт санагдлаа. Хулан над хоол хийж шимийн арх аягалж өгөө. 2-3 тагш халуун арх уугаад зориг орж Чингис хаан химээх шар цамхгай маань ангаас бууж ирвэл яас гэж уулзах бэлээ гэж бодож суусан би урдийнхтайгаа адил сүр бадруулаад байвал нь хоош бай. Айлаар нуусан хідэн бүдүүн шарынхаа махыг идэл аниргүй хөвт гэж сад загнамар байв. Цамбугай наадамд морь уйдаг хэвээрээ юу гэхэд бүр байсан. Бие сархаж явдаг хүүхэн өнгөрсөн юм чинь гэж хулан хэлв. Юм гэдэг ингэчл хуурдаг хойндоо. Уян догшин хоёр, сайхан муухай хоёр бие биедээ харшилж явсаар сүүлдээ хин хинтэйгээ тэмцэх хүчээ алдаж байгаа нь энэ. Ингээд л амьдрал дуусна. Авдартаа алт мөнгө, гаднаа мал хөрөнгө хурааж нууж дарсаар байгаад л хорвоог барна. Гэж би бодож суулаа. Өнгөрч гэж санаалттал. Самлаа чи багада сайхан дуулдагсан. Дуулаач дээ. Гэж хулангуй. Би багаасаа дуртай эр бор харцгаа аяллаа. Эр бор харцгаа нь жигүүрхэндээ хүчтэй дээ. Идэр залуу наснда даанч ажнангүй явлаа даа гэд дуулахад минь хулан доошоо харж нулимсаа авчихсан. Гэтэл гадаа нохоо шугалдав. Хулан аяганд арх дүүргээд цам бирлээ гэж тоомжиргүй хэлв. Залуу байхдаа цам бэрв гэж зүгээр сууж байдаггүйсэн. Омгтой сүртэй хүний ихнэр болоод айж дүгшиж явахт нь аятайхан ч байдаг юмсан уу? Эрдээ зодуулахгүй бол санаа амардаггүй хүчрхэг мангар хүн дуртай хөөхнүүд ч байдаг. Цусаар тэгэл. Би өөр нагсан тавихад бэлэн болоод байлаа. Гэрээ хаалга нэгдэж эхлээд 3 цагаан нохой хил амаад олоосоор орж ирэв. Хойноос нь цам орж нохтой хөөж гаргаад мэдлэв. Намайг ёор тайсангүй. Одоо Чингисийн дүүрийг санагдуулах юм юу ч алга. Ёртөөл нэг тарган шар өгөө. Ямар гайтай цас гэж вэ?
Уул хөвчөнд явахын арга алга цуд болдгоо боллоо. Арай ч үү гэж ганц мэгэж алаад кэж угсээр буусамаа өлгөв. Адаглаад түүнд асан тавихын ч хэрэг алга болж. Намайг өдөж мордуулав. Уяан дээр би түүний гарыг бариад баяртай гэхэд буцаасаа нааш манахаар яваарай л даа гэв. Би зааж гисэнгүй, үгүй ч гисэнгүй мордож давхилаа.